3, 2, 1, 2. За сайн байцгаана уу? Ариун санаа байна. За та бүгдэндээ Merry Christmas. Та нар намайг ямар хөөрхөн байгааг харж байна уу? Би нэг тийм Christmas-ийн тийм цасан тийм охин уур амьсгал байна уу? Би ийм хүмүүртэл хийсэн шүү дээ. Тэ нүд мөдөн дээр ингээд банжаг мэрэлтүүлдэг юм хийгээд. За Christmas-ийн өдрийн талаар бид баг зэрэг юмэр санагтаад. Christmas-ийн бичлэг хиймэр санагтаад. За ер нь бол ингээд миний яг хувь хүний характер юу вэ гэхэлэр амар тийм сэтгэл хөөрөл айгүй өндөртэй юм шүү дээ би чинь. Нэг юм болонгод хиний төрсөдөр болонгод л өмнөөс нь миний төрсөдөр юм шиг ингээд би төрсөдрийг эзэн шиг ингэж юм гэдэг байхгүй. За өнөөдөр ч одоо 12 сарын 25 би өнөөдөр гоё бичлэгэндээ бэлдээд үсмсээ ингэж янзлаа төвөө. Нүүр ам хамраа буудаад энэ подкаст амар хөөрхөн байгаа. Энийг манай бир надад төрсөдрөөр манд бэлгэлсэн. За тэгээд өнөөдөр уг нь бол би бүр амар гоё төлөвлөгөөтэйсэн баггүй юу? Найз залуутайгаа хамт ингээд ойрхон кемпинг хийнэ гэж би бодоод тэнд очиод гоё вайн толгож уунаа гэж би бодчихсон баггүй. Тэгсэн чинь манай найз залуу уржигдэр одоо тукамги гэж байдаг байхгүй юу? Тэр нь болохоор юу вэ гэхэл ингээд хайны төрх юм бол ингээд бүх юм нь өвддөг. Халуураа таталт маталт өгөөд бүр ингээд ялангуяа энэ удаагийн ханиад бүр аим шиг заяа ингээд хамар нь битүү хоолой нь гарахгүй нүд нь уулаан болоод ингээд халуураад яг тэгэж ханиад хүрээд тэгээд бит хоёрын тэр одоо Christmas сударсан. Тэгээд яг би арчлал ингээд хажууд нь ингээд хань болоод ингээд хөл гарных нь үзүүртэн зарагдаал ингээд арчлал байгаад байгаа юм л та. Гэтэ сая өнөөдөр чинь бас Christmas-ийн өдөр би чинь бас худлаа YouTube хийдэг хүн учраас ингээд өөрөөртөө цаг зав гаргах хэвээр имээ гэд имээ нь уулгачаад гэрт нь үлдээж хайчаад өөрөө ингээд гэртээ орж ирээ бичлэг хийх гээд ингээд нүрэ амраа бутцсан байхгүй. За өнөөдөр ингээд надад ингээд гацуур моттой холбоотой нэг муухай юм байдаг байхгүй юу? Ягаад ч юм ингээд одоо баг байхад ч манай ээж аав амар завгүй ингээд гадаад тоод хөдөө гадаагаар ингээд бүр алга болчдөг. Ер нь яг дээр үеийн яг одоо миний үеийн одоо эцэг ихийн хүүхдээ харах асрамж энэ төр юу байсан бэ гэхлээр хүүхдэд төрүүлжэл ээж аавдаа ингээд харуулцдаг. Тэнгүүд бид нар эмээ өвөөдөө ингэж харагдаж өссөн хүүхдүүд байхгүй юу? Ерөнхийдөө дийлэнх нь. Орчин үед л яг ингээд хүүхдүүд хүмүүс ингээд хүүхдүүдээ өөрийнхөө гараар өсгöd өөрийнхөө ингээд гар дээр хажуудаа ингээд өсгөө байдаг бол байгаад байгаа болохоос ш. Дээр үед бол тэгэл ингээд ажил төрлөө их гэл ээж авдаа ингээд үлдээчтэй өссөн штэ. Би яг тэр үе хүүхд байхгүй. Тэгэнгүүт тухайн үед чи наттай хамт ингээд байдаг нэг надаас нэг 2 ихч 2 дүү тэг 6 ихч гэдэг ингээд 4 охин байдаг гэсэн юм. Манай эмээгэнд ингээд бид 4 бүр алаан за яг надад 2 дүү нь болохоор ингээд амар даруухан гэсэн хүүхдээдэг. Надад 2 ихч нь болохоор битээр яг баруун солгоог зодтолддог гэсэн заяа. Тэгээ 6 ихч болохоор угаасаа бид нэр дэгэлдэг гэсэн байхгүй юу. За ямар ч зүйл нэг гацууртай байсан. Яг ингээд цагаас биш шинэ жил болонгууд яг нэг гацуур засчдаг 12 сарын дундуураас ахуулаад тэгвэл тэр гацуур нь минийх биш заяа. Тэр 6 ихчийн гацуур гэсэн үг байхгүй юу. Тэнгүүд ингээд насаараа ингээд мэдээд тусдаа гараад ингээд ээж аамаатай хамт амьдраж эхлээд явсан ч гэсэнтэй гацуур ерөөсөө засч байгаагүй. Амар сонио. Одоо ингэ бодгоод яагаад засч байгаагүй юм бол гэхээр мэдэхгүй. Тийм гацуур засах тийм завдал мавдал байдаггүй байсан юм. Үнэхээр тийм гацууранд манай ээж аав дургүй байсан юм уу бүм мэдэхгүй байна. Тэгээ ингэ миний гэсэн гацуур ерөөсөө байдаггүй байсан байхгүй юу. Тэгээд яг Солонгос руу ингэ хүрээд ирсэн чинь нэг удаа ч би дүүтэй болсон. Тэгээд тэгсэн чинь манай дүү ингэ хилдэж ороогүй хөлж ороогүй жижиг юм тэнэг бацаан багт манай ээж аваа манай тэр ихтэйдүүд амар том гоё гацуур хийж өгсөн заяа. Бүр амар том. Тэгээ ингээд би амар тутагшаага ингээд бодож байгаа юм л та. Тэр чинь бас би чинь 19-өөс бараг 20 мөртэй байлж ийж тэгэл ямар жоохон нэг нас шүрээг өдөөтэйгээ барьцаал гэдэг чинь бас муухай штэ. Гэхдээ би яг дотоод хүмүүс маань амар барьцчихсан заяа. Тэгээ би ээж авдаа ингээд жоохон гомдлмоор санагдаад яг тухайн үед би лав ямар ч гацуургүй байсан. Яг ингээд ээжийн талын эмээ дээр очингууд нэг жоохон бацаан байдаг гэсэн. Тэрний гацуур нь ингээд засаастай. Тэгвэл аавын талын эмээ дээр очингууд маа тэр ихчийн гацуур засаастай. Тэгвэл миний гацуур гэж байдаггүйсэн байхгүй. Тэгээ би гацуурын одоо энд амьдарч байхдаа би амар том гацуур аваад сул засан заяа. Гэтэ ийм тэнэг жижигхэн гэрт дээрэс нь ийм 2 цариамуутай муур зур маань ингээ буулгаа хийчин. Тэгээ дээрэс нь нүүд суухад ингээ хог навшны нэмэр гэж би бодоод ерөөсө гацуур авдаггүй байхгүй юу.
Тэгээ би нэг удахгүй Монгол явж амьдрахдаа би 4-5 тийм метр өндөртэй гацуур цасна өөртөө гэж би боддог. Хамгийн анхны гацуураа би өөртөө ингэж өөрөө аваад ингэж амар гоё гацуур цасна гэж би боддог байхгүй. За тийм учраас одоо цаг 8 цаг 27 минут болж байна. Тэгээ би орой болохыг хүлээжсэн аахгүй. Гэрэлгээгээ тасрахыг хүлээжсэн. Яагаад тэгэхээр энд ойрхон гоё ингээд тойрж явж өнөөдөр ингээд Крисмсийн уурын амьсгал ямар хуу байна. Дээрээс нь ингээд гацууруудыг ингээд очиж харцгаая. Тэгээ би гацуурнуудад оноо өгмөр. Тэгээ би тэр гацуурнуудаас харж байгаа би ирээдүйн өөрийнхөө гацуурыг олж авмаар юм л та. Тэгээ ямар ч гэсэн ингээд үзэгчтэй хүндлээд би амар хөөрхөн цасаа охин болмоор санагдаад тэг ингээд нэг хөөрхөн нүрээ будаж үзлээ. Тэгээ та нар миний нүр будалтанд хэдэн оноо өгмөр хэлээрэй заяа. Хувцас амсаа гарцгаая. Тэгээ манай найзлаа бас хөөрхөн амтан бас өөрөө ингэж өвдөж үх гээдэж бас хоёлаа ядаж худлааны гарч кофе юу хөө. Үгүй бас гараад ир ханиад манайд чи хүндэрчвэл бас хэд оноо нэмээ хөвтчихнэ гэд. Найз залуугаа ингэж өвдсөн байгааг хараад ахлаач өрөвдөд байгаа юм чи. Тэгснээ бас манай найзлаа бас тэгчихжээ. Би бичлэг хийнэ. Би бичлэг хиймээр байна гэдгсэн чинь. Харин худлаа өнөө явж бичлэгийг хийж хөө гэдгэлээ. Манай найз зураг ирсэн амар муудардаг байхгүй юу? Ерөөсөө ингэж миний хүссэн зураг нэг ч гарч ирдэггүй. Тэгээ би бүр ингэ загнаа наачин заяа. Зурагч дарж чадахгүй яас хаашаа янз. Наадах яг ингэ зүгээр ингэ барай зогсож. Наадхан дээр одоо дараг гингүүд ингэ дараа шүү заяа чи гэж ягдаг байхгүй. Тэгээд яах юм бэ минээр гараад хаалгарч малаараа дахиад хүндэрчин гэж бодоод би өөрөө ганцаараа ингэ гамбелэ бариад явна. Тийм болохоор бөөнөр хувцас амсаа гарцгаая. Гэтэл би бүр амар хөөрхөн бодсон. Сүүлд бас би нөгөө нэг юун дээр нүр буддаг ихчдэр очиод бас зүгээр бас ингэ буу алах гэ. Би өөр ингээд эргэн тойрондоо таньдаг хүмүүстэй амар очиж буугалаад ингэ яаж байгаа ингэ суучдаг байхгүй. Тэгээ буугалаа сууж байгаа одоо би ч ингээд харц суулнаа би ингээд нэлээд ширүүн харцтай хүн зөө нэлээд ширүүн харцтай. Тэм болонгууд чи харцаа жоохон зөөлрүүлэхийн тулд нэгдүгээрт ингээд царайны ингээд төв гэдэг зүйл чинь ерөөсөө хөмсөг юм байлээ зөө. Царайны төвөө бүр амар бүдгөрүүл гэсэн. Тэгээ одоо ингээд будцсан байгаа би бүр ингээд хамаг байж болох бүдгэн надад байгаа харандаагаараа бутсан байхгүй юу. Тэгтэл энийг ингээд нилээн ингээд баг шаргалдуу болго гэж аахгүй юу. За хоёрдугаар тэгэхээр би контра ингээд дээш нь ингээд татдаг штэ ер нь ингээд контра дээш нь ингээд муур шиг. Тэнгүүд энэ нүднийхээ энэ амар харцныхаа одоо жоохон зөөлрүүлээд ингээд нэг тийм зөөлхөн болохын тулд контра доош нь татгсан. Тэнгүүтээ энэ доотлихаа эгүү сарын тэрэ зурангуудаа нэг юм цаамаа ингээд 1-2-ыг тавь гэсэн зөө. Тэгвэл ингээд эмхтэй хүн цаанаасаа тийм амар зөөлхөн харагддаг юм. Би зөөлхөн харагдаж байна уу? Зөөлхөн байна уу? Би өөрөө хараа зөөлхөн харагдаж байна гэж би бодсон. За би алхаж явна штэ нэрээ. Манай найзлаа байхгүй юм чи машин байхгүй. Алхаж явна мовны нэ тэрхлээр бас тухтай хувцлалтыг сонгох хэрэгтэй юм байна. Энийг өмсөд тэгээ дээгүүр нь энэ олуур нь манай X-ийн цамцыг өмсөд хар саарл тэгээд энэ үслийг өмсөе. Одоо надад байгаа гадуур хувцнууд маань яг мэдхгүй тийм намайг тийм гоё харагдуулах үед харагдахгүй гэж би бодоод байгаа байхгүй. Тийм болохоор зүгээр ингэсгээд өмсөж үзье. Хөө энэ ч харин өстө хөөрхөн харагдаад байгаа юм шүү. Тэ хөөрхөн байгаас тэ. Нэш камер. Орноор гарч харагдах. Үгүй яг ингээд камерын дээр нэг тийм амар чахталцсан хачин юм харагдаад байгаа байхгүй юу? Гэтэ юм хөөрхөн байна. Сквад ингэж өмсөж болчих. Ингэж өмсөж гарвал даарах болов би дарахгүй. Дарахгүй. Даахгүй байна. Окей, ингэж гарцгаая заа ирүүлээ. Ингэж гараад тэгээд цүнх юу ч гэсэн гарцгаая хэдүүлээ. Одоо энэ чинээс би яг ингээд гэрээсээ гараад ишээ Ганнами өргөө. За мэдгүй ямар ч шууд төв зам руу ороод ингээд
батлахыг заяа. Уг нь өнөөдөр ингээд би яг Солонгосынх нь ютуберүүд дундаас Солонгосын яг ингээд Крисмсээр хамгийн гоё мод застдаг 10 газрыг би олсон байхгүй юу. Даанч ингээд энэ тэнд амар хол. Би тэгээл ингээд тэ найз залуу зүгээрсэн бол машинтай бол явна зэ. Өөрөө ганцаараа ингээд хоёр хөлөөрөө бол явахгүй хаа. Энийхт амар гоё яг уртлааш ингээд лайт өгдөг ийм утасны тийм баригчтай болохоор амар гоё. Яг ингээд намайг гэрэл түүлээд. Одоо ингээд яг нэг гэрэл мэрл асаацсан ингээд мэдрэлтэй явж байхлаар ингээд яжидлэг солонгос хэлээр ярихгүй гадаад хэлээр яриад болохоор хэцүү л. Гэтэ зүгээрээ. Яг үннийг хэлээд одоо Gangnam Style ямар ч тийм уур амьсгал алга. Ерөөсөө. За энд нэг иймэрхүү хөөрхөн мод байна. Хөөрхөн яг хуу энэ болохоор тийм их дэлгүүр мэлгүүр биш заяа. Зүгээр л нэг тийм байгууллагын баг зэрэг нөгөө үйлчлэгийн төв байдаг тийм үйлчлэгийн төвийн нийт хортоо гацар бодно. За яг маш хөөрхөн. Энд ч уг нэг тийм зураг төмөрг тасаа янз бүр болоод байдаг гэдсэн. Хүн хаавээс холоос зөрөөд ирж явах юу ч гарахгүй л шүү дээ. Та нар ерөөсөө ямар сони юм бэ? Би бүр ингээд тэнэгтэж явсаар оройн 10 болоод заяа. Гэт хамаг уур амьсгалтай бүх юм нь уур амьсгал нь унтрах нь унтраад бүр мангар олон хүмүүс явж байна. Хаагаад юу надад харагдаг гацуурч гэж юу аах вэ? Би ч гацуур харна гэж юу аах вэ гэж одоо бүр. Би уг нь ингэсэн аахгүй юу? Яг Ганнамор яваад амар гой гацууртай газрууд руу ороод ингээд гацууруудыг бичиж гэж бодоод. Тэгээ гарсан чинь үнэхээр тийм яагаад ч ингээ машинтай зүрээ явангууд ингээд амар гой газар зөндөө байгаадсан баггүй юу? Амар тийм гацур мацур засцсан. Тэгээд би за алхаж яваад би угаасаа олно гээд. Тэр зүгж олж чадахгүй ангууд нь за боли зүгээр яг шинэ жил болоод гацур мацур болоод алдаг газар руу нь юм уу гээд метрон цуугаад наашгаад шамшил гэдэг газар руу ирээд гэсэн чи байхгүй. Хаалттай. Хаацсан. Гэтэ одоо эртнийх одоо хараа нэг юм. Ер нь би ингээ ганцаараа явах юм бол нэг ийм л юм болно. Угаас ийм л юм тохиолдол надад. Юу ч мэдэхгүй тэгээд зам мамч мэдэхгүй мэдхийг ч хүсдэггүй над чиг дөнгөө гарт бол нэг иймэрхүү юм болох юм байна угаасаа. Одоо ямар ч ингээ орчны эргэн тойрны уур амьсгалыг бол харуулж нэг иймэрхүү л юм. Одоо би яг одоо хайчнаа. Буцаад метрондоо суугаад харьдаг байх та тий. Энд нэг тийм манай Монголын Сүхбаатарын талбай дээр байдаг шиг тийм том юу байхгүй бах та. Сүхбаатарын талбай дээр байдаг шиг зөв гацуурл би хүлээд байна л та. За ямар ч лотерей орж үзцээ. Лотерей хальт алхаж үзээд лоттой ажил өнөөдөр 10-аас хана гэсэн байсан. Тэгсэн чинь одоо цаг 10:15 болцсон. Намайг одоо лоттой хүлээгээд байж энэ ч гэж баах. Манай л бити тэнийг юм яриад одоо зүгээр гэртээ хүрээ дээр хар утанд хөлдөн гэдэг тэгэхээр би үгүй би угаасаа бичлэгээ заавал хийх ёстой энэ төр гээд дарганаа гараад ирсэн аахгүй. Солонгос ямар сонирн байна вэ? Хүн амьдралдаа ганц удаа нэг хөргө том модод харчи марчи гэж бодоод ингээд нүр мөрөө будаад хаа бисэн метро дотроо цугаад ингээд ирж явах чи хамаг юм хаагаад ямар ч гэрэл мэрлэг болцсон. Ямар сони. Энэ яг миний үхсээд байсан уг энэ шинэ жил, минь жил, Крисмсийн газар аахгүй юу? Ер нь Chanel-ийн нөгөө нэг газар модны газар мазар гэж. Тэгсэн чи эднэрийн гэрэл нүртэл унтраастай. Яар сонирхолтой юм бэ? Энэ уг нь ингээд миний үхсээд байгаа газар юм шиг байхгүй юу? Энэ тэгэнгүүт ингээд үүдэнд нэг хүн амьтаа ингээд захиа зогссон. Ерөнхийдөө бол уур амьсгал нэг юм их үйл байгаа юм байна. Маш тийм. Маш олон үнэтэй байна. Дандаа хосууд. Маа найзлаа гэж гүлээсээ хулгаач өгдөг гэсэн бол хамт ингээд хөтлөлцөө явж байхгүй. За битгэхгүй би одоо ийм л юм харах гэж одоо хаа байсан. Наашгаа метрон цугаад зовоод ирсэн биз шүү дээ. Энд хүн зураг дараад өчтгүүлээ багтаа гэж. Битгэхгүй. Надад л ерөөсөө тийм гоё 100 сар мөрсар би мэдэрч чадсангүй. Ер нь надад энэ шинэ жил, минь жил гэдэг зүйл надад тохирохгүй зүйл юм шиг байна. Би бол өнөөдөр өөрийг тодорхой хэмжээний нэлээ хүчин шармайлт, хүчин зүтгэл бол гаргасан, хангалттай гаргасан гэж би бодоод байгаа хгүй юу. Чөхөн ингээл өдөржингөө ингээл те алхаал Ганнамор дүр ингэж мэдрэл мөтө өгч ганцаараа явж ирсэн метрон цууснаа.
гэт амар хинийч мэдгүй газар ирсэн гэдэг бид юм бичгэж үзэж байгаа байхгүй. Амар тийм Монгол лүүсэр мэдрэмж авч байна. Сайн. Одоо зүгээр гэртээ. Энэ жилийн миний гацуур харахыг хүссэн хүсэл маань хүрч байгаа фейлдж гэх боллоо. Гэхдээ уг нь би ч одоо ингэ хаав яасан гэрээсээ нүрэ амаа будаж гараад ганаа өгтлээ ингэж тойрж гацуур айгаа. Гой гацуурууд нь байхгүй. Тэгээ ингээд яг хүн болгоны ингээд Крисмсээр очдог газар нь ингээд замшилгээ газар байдаг хгүй. Чамшил дээр нэрсэн чинь юу ч байхгүй. Бүх юм нь унтраастай. Тэгээ хүн болго ингээд юу нь бол хосороо найз нөхөд мөхтөрөө би тэгсэн чинь мэдрэл мутаа өгч ингээд ганцаараа ингээд лүүсэр юм яриа. Гэтэ би сая юу яасан? Яг энэгээр ингээд одоо ингээд яг энэ зам дээр за ирж явах та. Нэг Монгол залуу 2 Монгол хүн байсан заяа. Тэгээ нэрийнхээ бичлэг хийж өгöd гэсэн. Би шааж байгаа нь. Яг гоё ингэж зүгсэн заяа. Тэгээд үлээ энэ жилдээ жоохон филчтэй. Тэгээд хичээлийнхэн 100 сар дээр бол том өндөр таацтай гоё гэрлэн үүж хагаад гацаар таснаа бүр шарандаа. Надад бороо ороод байгаа юм цас ороод байгаа юм сонир нөтөнлөг юм ороод их юм. Амар хөөрхөн болж гарсан өсмөс бүр гөлөг. За guys гэртээ очиж уулзъя би бүр ричээд байна. Тэгээд ямар ч юм ингээд зөнгөртөж зүйлэгтэж явсаар хагаад гэрээ олоод ирлээ ёо. Ингээд найз залуутай болохоор тэгдэм үү яа ингээд эрхэн дэндээд байгаа юм уу эсвэл өгийн тэнэг хүн юм уу би одоо нэг муу ганц ингээд метрог зөв болоо суучих чадахгүй заяа. Тэг ганц ингээд мэфа хараад айтайхаа ингээд алхаад очиж чадахгүй төөрж ингээд тэнэгтэж явсаар хагаад ингээд амар оройтчих байгаа байхгүй. За тэг ямар ч байсан ингээд цаанаасаа ирэх цан хөдлөөд ингээд өнөөдөр өөрийгөө ингээд хүссэн юм хийж чадаагүйдээ болоод өөрөөртөө гомдоод ингээд найсуудаа гомдоод та нарт ч бас ингээд гомдоод Крисмсийн өдөрч гомдоод өнөөдөрт ч гомдоод байна. За тэгээд хайртай үзэгчд маань тэгээд энэ жилдээ дахиад нэг бичлэг орох нь юу? Ямар ч байсан тэгээд бүгдэнд нь хайртай шүү. Тэгээд Merry Christmas. Манай зөв халуунтай байгаа болохоор уучлахгүй. Би бол ганцаараа нэг ганц пив уучт юм уу гэж би бодоод. За тэгээд та бүхэнд аз жаргал, эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн ерөө ариун санаа байла. Дараагийн бичлэгээр уулзцгаая. Cheers.